Сайн бацхан уу та бүхэн бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Philosophy podcast-ийн 34 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараар Arius Publishing-аас эрхлэн гаргасан Benjamin Franklin түүний намтар хэмээх бүтээлийн талаар бүгдээрээ ярилцах болно. За энэ удаагийн дугаараас podcast маань видео хэлбэрээр та бүхэнд хүрч эхэлж байна. За манай хост Мишель энэ дугаараас та бүхэнтэй хамт энэ номыг ярилцаж хүргэж явах болно. За ингээд өдрийн мэнд. За бүгдээ ном руу орохоос өмнө энэ номыг та хаанаас судалдаж авч болох вэ гэхээр Philosophy гэмээр манай Philosophy номын дэлгүүрийн онлайн дэлгүүр байгаа. Та тэнцэнээс шууд ороод энэ номыг худалдаж авч болно. Мөн багшийн дэдийн UBH центрийн 11 давхурт 1110 тоотод байрших Philosophy номын дэлгүүрээс бас худалдаж авах боломжтой. За мөн Philosophy номын дэлгүүртэй хамт гэрэн хүүхдийн зурагт номын моглого ажиллаж байгааг дуулахад та бүхэн татаа байна. За ингээд энэ номыг яагаад сонгож авч ярилцах болсон байдлаараа би нэг товчхон хэлье гэж бодож байна. За яасан бэ гэхээр энэ номыг 2011 онд би анх олж уншиж байсан. Яг монгол хэлээр гэсэн үг. Тэгээд юуны төрөнд яг энэ Arius Publishing-ийн үүсгэн байгуулагч энэ номыг орчуулсан. За ган зориг ахад бас талархснаа хэлмээр байна. Тэг яагаад вэ гэхээр би яг тухайн үед өсвөр наснда 2011 онд энэ номыг уншихад миний яг хувь хүний төлөвшөл, өсвөр насны эрэгтэй хүүхдийн зан төлөв яг хаанаас үлгэрж авч өөрийнхөө өдөр тутмын амьдралыг явуулах вэ гэдэг дээр надад ингэж том нөлөөлж исэн ийм ном байгаа. Тэгээ энэ номыг зориглож гаргаж тухайн үедээ надтай адилхан бас олон залуучуудын амьдралд нөлөөлсөн байх гэж би итгэж байна. Тэгээд энэ дугаарыг сонсохын өмнө та нэг энэ зүйлийг бодоод үзээсэй гэж бодож байна. Яг одоо энэ ном подкастыг сонсож байгаа өсвөр насны залуучууд, өсвөр насны охтууд, хөвгүүд байж болно. За магадгүй өнөөдөр та яг амьдралынхаа хийж бүтээх насандаа явж иж болно. За магадгүй өөрийнхөө бүр те залуу үеийг дурсан санах үед яаж одоо энэ бүхнийг эхлүүлсэн бэ гэдгийг эргэн сэргээд санаж Франклины яг бага насны амьдралаас ахуулаад яг амьдралдаа хэрэгжүүлсэн тэр адал явдлын дуудлагууд, өдөр тутмын амьдралын зуршлуудыг хамтдаа ингэж дурсан санаж сонсоосоо гэж хүсэж байна. За тэгээд энэ номыг камер дээр нэг товчхон харуулчих. За энэ ингээд бүр скотчдод хуучирдсан байгаа энэ хувилбар болохоор яг 2011 оны хувилбар байгаа. Тэгээд 11 онд би яг анх харж уншиж ирсэн. Бүгдээрээ одоо ингээд нэгэд харах юм бол баг те мөөгөн цөртдөөд бороонд нороод те ийм болцсон хувилбар байна. Тэгээд энэ хувилбарыг анх уншиж ирсэн. Одоо байгаа хавцыг нь хальт камер руу харуулчих те. Энэ болохоор 2017 оны 2 дахь хэвлэл. 2 дахь хэвлэл нь ийм болж гарсан байгаа. Шинжилгдэж гарсан байгаа тийм. Тэгээд энэ номыг яг бүх хүн би бол яг заавал унших ёстой номнуудын нэг гэж бодож байна. За яагаад юм бэ гэхээр бид нар мэднэ Америкийн доллар хэмээх мөнгөнд тэмдэгтийн те бусад дэвсгэртийн тоонууд дээр өөр ерөнхийлөгч нарын ч юм уу байдаг бол хамгийн том тэмдэгт болох яг $100 дээр энэ эрхмийн зургийг тавьсан байдаг. Тэгээд хүмүүс гайхмаар те одоо ерөнхийлөгч байгаагүй хүний зургийг яагаад $100 буюу хамгийн том мөнгөнд дэвсгэр дээрээ тавьбаа гэж. Тэгэхээр энэ хүн төдий чинэгээрээ бүр анхны Америк хүн гэж нэрлэгддэг. Юу гэсэн үг юм бэ гэхээр одоо Монгол хүн гэж хэмбэ гэж бид нар ярьдаг шүү дээ. Япон хүн гингүүт бас толгойдор нэг дүр буудаг бол яг ийм Америк гэж хүн гэж байдаг бол тэр хүний яг ийм үлгэр жишээ дүр байж төгс илэрхийлэл байж чадсан өөрийнхөө туулсан амьдралаар өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсээрээ байж чадсан гэж үзсэн учраас ийшээ ороход нөлөөлсөн гэж үздэг байгаа. За тэгээд энэ номыг тухайд уншихад нэг намтар ном уншиж байгаа. За магадгүй ингээд өсвөр насны хүүхдэд зарим зүйлс нь хэтэрхий хол хөндөй, хуулийн улс төрийн эсвэл хийж бүтээх зүйлс нь хол санагдчихсэн бол одоо сэргээгээд уншихад бол нэлээд ойр санагдчихсэн зүйлс байсан. За форматын хувьд Мишельд ямар санагдсан бэ? Энэ номыг чинь би яг анх сая илхэн л подкастын зорилгоор уншиж эхэлсэн. Тэгээ энэ өмнө нь бол Benjamin Franklin-ийг өстой сая хэлдгээр нь $100 дээр байдаг эрхэм гэдгээр нь л мэднэ. Тэрнээс биш яг бараг ерөнхийлөгч гэж бодож явдаг байсан. Тэгээ ийм хүндтэй хүн байсныг нь маш олон зүйл үзэж туулж энэ хүний амьдралаас олон залуу хүмүүс авах тустай ийм санаанууд маш их гарсан энэ номыг уншихад нийтлэг ерөнхий сэтгэл нь бол тийм байгаа. Тэгээд бас энэ номын формат нь бол Франклин өөрөө өөрийнхөө намтрыг бичиж байгаа. Тэгээ яг тэр талаас нь харах юм бол Benjamin Franklin гэж энэ хүний бичих чадвар нь миний сэтгэлийг бүр маш их хөдлөсөн. Маш чадварлаг
редакторлах, бичих ийм бичих соёлын өндөр мэдлэгтэй хүн гэдэг нь бол бүр нэвт шувт харагдчихжээ. Би бол дөнгөж эхлүүлээл ягаад ч юм ерөөсөө хойшин тавиаддаг байсан ном байсан бол дөнгөж зүгээр ихний гарчгийг нь уншаал цаашаа бүх юм ингээд урсаад явцсан. Тэгээ тэрнээс харахад энэ хүний бичих чадвар нь илүү юм гоё урсах гэдэг юм уу, нөгөө flow of thought гэж байдаг шүү дээ, conscious гэдэг шиг тиймэрхүү амьдралаа айгүй ийм мундаг бичих чадвараар харуулсан юм шиг надад санагдсан. Яг формат нь бол ерөнхийдөө 4 хэсгээс бүрдээ явж байгаа тийм нийт өөрийнхөө намтрыг бол 4 ерөнхий хэсгээс бусад хүмүүст бичиж байгаа захидал маягаар эхний хэсэг нь бол бүр яг хүүдээ зориулж бичсэн юм захидлын форматтай байгаа шүү дээ. Тэрнээс хойшоо бол илүү олон хүнд энэ өөрийнхөө амьдралын гол санаа үзэж туулсан зүйлс ботож явбал зохих ирээдүй хойчдоо ингэж үлдээсэн үгсээ үлдээгээч гэсэн хүмүүсийн бусдын хүслээр илүү олон нийтэд хандаж бичсэн юм 4 бүлэг тогтож байгаа. Тийм байна. Тэгээ нэг онцлог нь юм байгаа. Одоо ингээд Walter Isaacson гэдэг намтар бичдэг одоо зохиолч байгаа, намтраар дагнаждаг. Тэнгүүд Steve Jobs, Leonardo da Vinci гэдэг нөгөө гол хүмүүсийн бичсэн. Сүүлд Elon Musk-ийн бас намтрыг гаргацсан байгаа. Тэгээд та бүхэн бас сонирхож үзвэл Nebco Publishing-аас Benjamin Franklin-ийн яг тийм Walter Isaacson-ы бичсэн хувилбар бас гарцсан байсан. Тэгээ би сүүл тэгс санаж ин та бүхэн тэрийг сонирхоод үзээрэй. Тэгээд нэг Van Gogh-ийн дүүдээ бичсэн захидлууд гэдэг бас яг өөрөө захидал хэлбэрээр бичигдсэн бүтээл байсан шүү дээ. Одоо бид подкастаараа ярьжсэн. Тэр бүтээлтэй бас яг уншихад бас төстэй гэх юм уу? Ягаад вэ гэхээр бичигдлийн хэлбэр нь өөрийнхөө амьдралын фактуудыг дурдаад тэгээ нөгөө хүнтэйгээ ингээ харилцаад явж байгаа учраас тийм. Тэгээ би ингээд уншихад бодогддог байсан. Одоо бид нар ингээд бие биетэйгээ чатлж харилцдаг болцсон. Ер нь бол ингээд товч харилцаанууд явдаг болцсон. Тэгэхээр яг ийм захидлын төвшний яг нэг санааг ингээ гүйцэд илэрхийлж дуусгасан тийм харилцаа одоо үед их ховор болцсон юм шиг. Яг үг гэхээр магадгүй одоо чат бол ингээд богино өгүүлбэрээр харилцаж байгаа. Заримдаа баг ингээд нэг үгээр харилцаад байгаа. Тэгэхээр ер нь бол ийм дохио тэмдгийн шинжтэй яг нэг бүтэн утга санааг гаргах гэсээр байтал одоо нөгөө хүнийхэн одоо бичсэн зүйлийг бүрэн ойлгож дуусгасаар байтал нөгөө нь хариу хэлээд байхлаар нэг юм утгагүй санагдаад байдیں۔ Яг ийм захидлын харилцаа түгээмэл байсан үед яадаг байсан бэ гэхээр өөрийгөө ойлгуулах гэсэн бүх одоо үг тэмдэгтүүдэд илэрхийлж дуусаад нөгөө хүн тэрийг ингээд 50 ганцаараа байж байгаа орчиндоо ч юм уу уншаад тэгээд хариуг нь бичдэг байсан болохоор ийм хүмүүс хоорондоо их ойлголцдог байсан юм шиг надад санагдсан яалтчгүй. Тэгээд яг нөгөө нэг хүн энэ хүний намтрыг биш өөрийнхөө намтрыг бичсэн болохоор яг бичсэн зүйлс маань үнэнд буух магадлал бөгөөд өөрийнхөө амьдралыг өөрөө дүгнсэн гэдэг нэг онцлог. Нөгөө талаасаа өөрийнхөө амьдралыг те одоо өөрөө бичсэн учраас зарим нэг сул тал ч юм уу муу зуршлаа одоо дарж эсвэл нэг гажуудсан байдлаар бичсэн байх магадaltaй бас санагдсан. Тийм яг одоо энэ Франклины өөрийгөө болон бусдыг юу гэж боддог Франклины хувь хүнийг илүү ойлгох боломжтой санагдсан. Тийм байна. За одоо энэ чи Мишель яг ингээд уншаад сүлд уншиж байгаа шүү дээ. Ер нь яг шууд нөлөөлсөн зүйлс юу байна? Яг энэ номыг уншаад. Би бол бүр айгүй олон юмнууд тэмдэглэж авсан. Яг надад жишээ нь дутагдaltaй би бол шууд өөр дээрээ дутагдaltaй байдаг талуудаа яаж эндээс юм гоё илүү сайжруулж болох вэ гэдэг талаас нь харж уншсан. Тэгээ тэрэн дээр бол нэгт саяны миний дурдсан нөгөө бичих чадвар. Энэ дээр надад Франклинаас сурмаар санагдсан, өөртөө хэрэгжүүлмээр санагдсан нэг дасгал гэх юм уу юм байгаа. Тэр нь болохоор Франклин болохоор залуудаа би өстө гайхсан нөгөө хэвлэлийн газраар карьер нь эхэлсэн хүн байгаа даахгүй яг бага байхад нь аав нь за ингээд өөрийнхөө ажлыг залгамжлуулах уу ер нь бол тийм амар хичнээн баян айлаас төрөөгүй штэ ийм ер нь бол бага тийм хөрөнгөтэй ийм тийм амар ядуу бол биш. Гэхдээ ер нь бол тийм амар баян чинэлэг бүх юм хангалттай бол байгаагүй. Тийм айлаас төрсэн маш олон хүүхдийн хамгийн бага хүн гэж аахгүй доороо 2 охинтой. Тэг яг хүн аав нь болохоор өөрийнхөө ажлыг залгамжлуулах санаа бодолтой. Ер нь ингээд айтаахан одоо амьдруулчих гад хөлийн дөрөв төргөн гэдэг шиг тийм
айтаахан ажил болоод хийчихсэн л гэсэн санаагаар ер нь жоохон шүүмжлэлт маягаар ингэж харьцдаг байсан. Тэгээд яг ах нь хэвлэлийн газар нээж ажиллаулаад тэрнээс хойшоо бүтэн бараг 10 жил лөө маш залуугаас 12 нэгтгээс ижлүү бүтэн ийм 10 жил ажиллах гэрээтэйгээр хэвлэлийн газар ажилд орсон байгаа юм. Тэгээл нөгөө тухайн үед чинь бол ийм жижиг төмөр бэлтцүүдийг ингэж өржиж дээр нь будаг нялж байгаа тийм хэвлэл хийдэг технологитой байсан шүү дээ. Одоох шиг манайх тийм гоё принтер байхгүй. Яг тэр хэвлэлийн бүх ингээд үсэг болгоны нэг бүрчлэн өрдөг ийм чимхлүүр ажилтай маш их хугацаа ордог тийм үед хэвлэлийн газараа нээж ажиллаулаад сонин гаргадаг байсан байгаа юм. Тэгээ яг тэр сонин гаргадаг үеэс эхлээд ер нь л ном айгүй их уншдаг. Заавал гарвал номын санд очиж суучдаг ч юм те нэг юм сонин мөн гарч гэлдэг. Яг тийм ийм соёл жижигхэн өөртөө ийм соёл суудсан ийм хүүхэд байж байгаа. Тэгээ яг хэвлэлийн газраас эхлээд үнэн үзэгч гээд нэг ийм сонин уншсан гэж байхгүй. Тэр сонин дээр болохоор хэвлэл гэх юм уу тогтмол манад нэг сэтгүүл гэж байдаг ш. Тийм тогтмол хэвлэл дээрээс олж үзсэн тэр үзэгчгээ сэтгүүлийн найруулга нь бүр маш сайн ийм дээд зэрэглэлийн үг ашиглаж ингэж бичсэн. Яруу тансаг бичиглэлийн юм маягтай ийм найруулга болоод тэгээ тэр найруулга мань хүн дахин уншиж агаад тэгээ тэр найруулга ерөөс харахгүйгээр өөрийнхөөрөө бичээд тэгээ тэр өөрийнхөөрөө санаж байгаагаараа өөрийнхөөрөө бичиж байхгүй хэсэг хугацааны дараа тэгээд хэсэг хавдарч хадгалж байгаа дараа нь дахиж хэсэг хугацаа өнгөрсний дараа эргүүлж харангуйтаа нөгөө их хувилбартайгаа харьцуулаад юун дээр нь алдсан байна вэ гэдгээ ингэж засах маягаар өөрийнхөө үгийн санг сайжруулдаг. Энэ арга нь бол надад маш их таалагдсан. Тэгээд нөгөө юм бас нэг арга байсан нь бүр маш сонирхолтой санагдсан. Одоо бичих хүсэлтэй зохиол туйрмаар байгаа хүмүүст бол хэрэгжүүлж үзвэл маш сонирхолтой арга байхгүй. Тэр нь үлгэрийг уншаад өөрийнхөө шүлэг болгоод одоо нөгөө юм деконстракт хийгээд байгаа байхгүй тий задлаад үлгэрийг шүлэг болгонгуудаа шүлгээ бас хүүрнэл маягаар ингэж бичих. Ингэж нэг рүү нь хувиргаад санааг олон төрлөөр ингэж хувиргаж бичих гэдэг тасгал бол надад маш сонирхолтой санагдсан. Тэгээ тэрийг хэрэгжүүлж одоо наад захын жижигхэн юм дээрээс нь надад бүр маш авштай ийм арга байгаа хгүй. Тэгээ энэс цаашаа бол энэ хүний амьдрал өөрөө бүр ямар урам зориг амар хүн бэ гэж хүртэл бодогдсон маш олон жишээ, кейс тэгээ энэ таарлцсан хүмүүс байгаад байгаа тий. Хоёлоо тийм жижиг хэсгүүд кейсэс нь дуртаад хүмүүс нөгөө унших сэтэл төрүүлэх зорилготой шүү дээ. Бүгдийг ярихгүйгээр гол хэсгүүдийг. Тийм гэсэн үг. Тэгээд одоо энэ бичгүүн ухаан гэж нэрлж болоод байгаа. Тэ энэ үгийг би сүүлд нөгөө Анридийн ерөнхий редактор Түшигтгээ залуу бичгүүн ухааны сургалт гээд орсон бэлээ. Тэгээд Түшигтийн сургалтыг бас та бүхэн сонирхоод үзээрэй. Над яг нөгөө бичих арга зүй гэж шууд нэрлэхээс илүүтэй бичгүүн ухаан бичгүй гэдэг нэршил оноож явж байгаа айгу гоё санагдсан. Тэгээ Франклины бас яг энэ бичих соёлтой нэлээд тийм гоё авцалтгаар юм шиг санагдсан. Тэгээ би яг энэ номын ихэнх хэсэг буюу тэр бага насны хэсэг дээрээс та бүхнийг ингээд яг ялангуяа одоо өсвөр насны байгаа 10 жилд байгаа эсвэл оюутан байгаа залуучуудыг уншаасаа гэж хүсэж байгаа зүйл нь яг надад л нөгөө өсвөр наснд 15 6 таа яг ингээд өөрийнхоороо зориглоод гэрээсээ яваад адал явдлын тэр дуудлагыг мэдрээд амьдралынхаа бүх эрсдлийг тодорхой хэмжээнд өөрөө үүрээд хариуцлагаа мэдрээд урагшаа алхах тэр зоригийг яг Франклнаас үлгэрч авч бол би маш их хэрэгжүүлж оролцоход надад бол Франклин маш их нөлөөлсөн байхгүй. Тэгээд яг ингээд бид нар мэдэн те одоо том зураач нар ер нь Америкийн одоо энтерпренер гэдэг ч юм уу те үүсгэсэн бизнесмэнүүд бүгдээрээ ингээд нэг юм өсвөр наснаа гэрээсээ яваад ямар нэг юм өөр дасан зохицоогүй тэр тавтай тухтай бүсээсээ гараад тэр өөр зах зээл өөр хүмүүсийн дунд тисчүүлдэхийн төлөөх тэмцэлээр амьдрал нь эхэлж байгаа. Тэгээд Франклины үед гэсэн ялгаа байхгүй. Филадельфиад те Филадельфи хотод эхлээд Бостон төрөөд тэгээд дараа нь Филадельфи мужи руу нүүдэг. Одоо нөгөө ахыхаа доор ажиллаж байгаад нэлийн шодуулаад байгаа юм шиг санагдаад тийм хавчл шахалтанд өртдөг ах нь бас илт илүү ингээд чадвар нь илүү ингээд гарч ирээд байсан л та Франклины нөө бичих нууц нэрээр нийтлэл хэвлэх ч юм уу те ах нь өөрийг нь ингэж юм бичээд байгааг дэмжихгүй гэдгийг мэдээд тэгээ нууц нэрээр ингэж бичиж нийтлэл өгж хүртэл үзчихсэн байхгүй. Тэнгүүд ахын найз нар ах нь ямар реакцтай байна гэдгийг бас хараад байсан байгаа байхгүй. Тэгэхэд ямар сайн бичсэн байна мэн гэд ингэж ярингуут
сүүлд нь нэг би битсэн шүү дээ ахтаа хэлэхэд ахын дэмжээгүй. Ингээд хамраас хөө явчихна гэж бас бодсон байж магадгүй гэж өөрөө бодоод байгаа. Гэхдээ ер нь бол ахын жоохон дургу байсан гэж хэлж надад бол санагдсан. Яг өөрөөс нь жоохон илүү байгаад тахаар ч юм те. Тэгээд мань хүн Бостоноос нууцаар зүхтаад нөгөө гэрээ хийцэн байгаад байхгүй бүр бүтэн 10 жил гэдэг гэрээгээ зөрчөөд юу байхгүй энэ ч цаашаа ажиллахгүйгээд зүхтаад Бостоноос Пенсильвани мужид руу. Тэгэхэд хэдэн настай байлаа? 16 л. Тэр хавцаа настай. Ямар ч гэсэн бүр жоохон. Тэгэд бүгдээр ингэ нэг төсөөлөд үзээ л да те. Яг ингэ өөрийг чинь хинч танихгүй байхад өөрөө халаасандаа нэг тийм ч их мөнгө байхгүй. Хэдхэн долларт. Хэдхэн цент одоо ийм нөгөө мөнгөн зоостой лөө. Тэгээд яг очоод хаана амьдрах, хинтээ уулзах, хаана хонох тодорхойгүй те. Яг ингээд ийм үед цааш нь хот руу ороод явж байгаа үеийг ингээд төсөөлөхлөөр тэр уулзж байгаа эхний уулзалт болгонд би хариуцлагатай хандахгүй бол би одоо чинь өөрийгөө шинээр тодорхойлуулж шин төсөөллийг би шин уулзж байгаа хүн болгонд өгж явж байгаа байхгүй. Юу гэсэн үг вэхээр энэ ингээ те тэрний хүүхэд байна. Энэ ингээ тэр сургууль төгссөн юм байна гэдэг юм юу ч байхгүй. Яг тэр цэг дээр ямар байдаг вэ гэж би төсөөлсөн гэхээр эхний тэр уулзж байгаа уулзалт болгон байна шүү дээ. Тэр хүн болгонд өөр ингэсэн нэг юм хариуцлагатай мэдрэмжийг төрүүлээд яг өөрийнхөө одоо байгаагаар чамайг одоо юу гэдэг аав чинь нэр тодорхойлохгүй, төгссөн сургууль чинь тодорхойлохгүй, чамд CV байхгүй байхад шалтнаараа тийм нүцгнээрээ тэр шинэ хотод ингэж амьдралыг эхлүүлж, өөртөө хүмүүсийг итгүүлж, тэр итгэлийг нь алдахгүйгээр хөдөлмөрлж чадна гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгэд яг тухайн үед уншижсанаас нэг юм дүр зураг надад ингэ одоо хүртэл буугаад үлдчихэж яг ингээд Филадельфиад ирээд бөөн ингээ те хүн харахад бол ичмээр хувц сунартай бөөн одоо тоос тортог болцсон нөхөр талхны дэлгүүр ороод те нарийн богны цехээс юм аавь гэсэн чинь мөнгө нөхгүй те байгаа мөнгөөсөө бүгдийг нөхчөөд таах юм юу байна юу өгөөч гэсэн чинь нэг цагарган боб лу те эсвэл нэг том ороомогч л те ороомог 3 ороомог авчаад тэгээ тэрийг ингээд сугандаа хоёрын те нэг амдаа нэгийг авчуулчаад ингээ гудмаар явжсэн чинь нэг хотын даргынх нь охин билүү те нэг юм том хөний л охин ямар ч гэсэн үүдэндээ харж таардаг. Тэгээд тэр охиноос айгүй хичээд явсан чинь тэр охин ирээдүйн эхнэр нь байж таарж байгаа тийм. Нэг ийм сонирхолтой байгаа. Яг тухайн үед Филадельфия хот ч биш яг Пенсильвани мужийн аль хот нь байлаа эхлээд Филадельфиад бол очоогүй. Тэг ганц чаддаг юм хэвлэл. Тэгэхээр яг хэвлэлийнхаа л холбогдолтой чадах ажлаа хайж таньдаг мэдсэн сонссон хүнээсээ очиж ажил асуудаг ч юм уу тий гэх мэтээр явж агаад хэвлэлтэй л холбоотой ажил олдсон. Тэгээ тэрийгэ хийгээд эндээс хойшоо маш урт замнал тулсан. Ер нь эхлэлийн цэг нь бол хэвлэлийн газар байсан. Яг хэвлэх газар үсэг үрч ингээд хэвлэл хийдэгтэй сонин тухайн үед бас сонин л гэж байсан шүү дээ. Тэр чиг. Тэгээд эндээс нь ингээ харах юм бол хүнд яг нэг чанддаг юмтай болцсон байхад тий тэрүүгээрээ яг хинээс ч дутхгүй гүйцэтгэл үзүүлээд үр дүнгээ харуулад яваад байхад хүн ер нь хаанч ямар ч байсан тисчүүлдээд тухайн нийгэмдэр арчигдахгүй хүн шиг амьдраад явчих болдгийг Франклнаас харж болно гэж утсан. Тэгээд энэ хүний амьдралын одоо жишээ нь үлдсэн тэрнээс хойш бүх карьерт яг энэ бичих чадвар, ярих чадвар, үгийн одоо тий урлаг гэж нэрлэх юм уу энэ зөв үгийг оноож хэлж хүмүүст нөлөөлөх чадвар нь л ерөөсөө энэ хүний амьдралын бас нэг томоохон хэсэг гэж би бол бодож байгаа. Тийм би бас санал нэг байна. Яг тэр уран яруу бичдэг ч юм те бүрийн үгийг маш баялаг үгийн сантай тэрийгэ бичиглэлийн гоё зохион байгуулалттай зөвөр найруулад гоё буулгаж чаддаг тэр чадвар нь амьдралынхын туршид бүх юмн дээр нь хэрэг болсон юм бэлээ. Зөвхөн хэвлэл биш. Тэ одоо ямар нэг үзэл санааг бусдад түгээх олон нийтийг соён гэгэрүүлэх ажиллаж байд юм уу тэр болгон дээр бичих чадвараа л ашиглаж байгаа хгүй юу. Тийм байна. За ингээд адал явдлын дуудлагаар те англиар hero call for adventure те нэг баатрын аялал гэж яддаг шүү дээ. Гэрээсээ яваад тэгээ ингээд адал явдлын дуудлагаар явсаар хагаад туулаад өөрчлөгдөөд нэг баатар үсээд анхныхаа байсан сорилтуудыг даваад дуусдаг. Яг тэрнтэй ер нь баг адилхан гэмээр юм түүхтэй санагдсан. За тэгээд их үеийн карьер нь бол яг ингээд хэвлэлийн бизнесээр эхэлчихэж байгаа юм те. Одоо хөл дээрээ босно гэдэг шиг. За ингээд дараа нь Pennsylvania Gazette гэдэг сонин эрхлэг гаргаж эхэлсэн тийм. Тэр чинь өөрийнх нь яг анх үүсгэсэн сонин ногоодох өөрөө эрхэлж гаргах болсон юм. Тэр хүртлээ бол мань хүн маш олон газар очиж
хэвлэлийн газар нь ажиллаж дадаж бүр тэрийг мэрэгжлийн төвшөнд сурж бүр гарт нь орсон нэг юм үе байгаад байгаа. Тэр үедээ бүр англи хүртэл очсон байгаа. За зарим нэг хүмүүстэй таарж холигдуулсан байгаа. Тэр нэг юм тэр болгоныгоо дараагийнхаа үеийг суралцаасаа гэсэн ийм маягаар бичсэн. Тэгээд тэр болгоныг уншвал бас ямар хүн ямар ааш гаргаж сүулт нь таныг хуурж мэхэлж чаддаг вэ гэдгийг хараасаа гэдэг үднээс ийм битүү утгаар ингээд тийм болсон гэдэг ингээ орхисон юм айгүй их байсан. Тэгээ Англид очиж тэндээ хэвлэлтэй бас холбоотой ажил хийж байгаа юм. Тэгэхдээ усанд айгүй сайн сэлдэг. Тэгээд усанд сэлж байгааг нь нөгөө эргэн тойрныхын хүмүүс хараад энэ хүн шиг сэлж сурмаар байна гэдгийг бүр ийм сургалт хүртэл явуулах хэмжээнд. Тэгээд Лондон Англиас явсныхаа дараа Англид усан сэлэлтийн клуб ажилласан бол бас нэлийн ингэж хөл дээрээ босох байсан болов уу гэж хүртэл бодох хэмжээнд тийм усан сэлэх дуртай, бусдыг ингэж сурах дуртай хүн байсан мэлээ. Тэгээд Англид жил 8 сар илүү нэг хугацаанд байдаг. Тэгээд тэр хугацаа дуусчихад буцаж гэрлүүгээ явах шийдвэр гаргаж байгаа нь бол бас Франклины нэг том амьдралын замын юу байх юм шиг санагдсан. Том алхам гэх юм уу те. Тэнд ингээ үлдээгүй Америк руу явсан байхгүй. Тэгээд тэр 3 сар явсан усан онгоцны аял бас тусдаа ийм бичвэр болж бичв байдаг юм шиг үлээ. Гэхдээ яг тэр хэвлэгдсэн хэсгийг сайн мэдэхгүй байна. Тийм байна. Өөр нэг Франклины яг ингээд өөртөө баримтлагдаг нэг юм зарчим нэг сонирхолтой санагдсан. Би хаанаас ирсэн хинбэ гэдгээ эхлэм зөв ойлгох гэж оролдоод байгаа юм тий. Одоо өөрийнх нь ингээд өвөг дээдстэй холбоотой янз бүрийн баримтууд, баримтсэлт зүгээр хүний нэг хууч яриа байсан ч хамаагүй тэднийг бүгдийг ингээд тэмдэглэж авч идэг. Тэгээ энэ өөрөө ингээд эргээ бодхолоор юунд хэрэгтэй юм бэ гэхээр за би ингээд хүссэн үсээгүй одоо өөрийгөө бүтээж байгаа хүн гэж ойлгож болох ч гэсэн би хин нэгний улбаа үргэлжлэл мөн. Тэгэхээр тэр хүмүүс маань өөрөө ямар байсан юм бэ? За магадгүй ямар алдаа гаргадаг байсан юм бэ гэдгийг би ойлгож мэдэх. Дээрэс нь би одоо хаанаас ирсэн хинбэ гэдгийг зөв ухаж ойлгоод дараа нь тэнцэн дээрээс үндэслээд би хаашаа илүү одоо явах ер нь юм чиг шугамтай бэ гэдгийг тодорхойлоход ингээд өвөг дээдсийн талаар хууч яриануудыг цуглуулах, баримтсэлтүүдийг цуглуулах. За одоо өөрийнх нь одоо ингээд Франклины удам бол 1500 оны дундаас хойш л мэдээ баримт байна. Одоо нас барсан төрсэн тэмдэглэлүүд нь байна гэдэг ч юм. Тэдрийг бүгдийг ингэж ухаж олсон байсан. Тэрнтэй адилхан ер нь яг нөгөө архивын төв газар орж байгаад тий. Яг өөрийнхөө хүсэлт өгж байгаа тэр талаар мэдэхгүй байна л да. Тэгээд энэ талаар мэддэг хүмүүс байх юм бол комент зэгт тий. Бичээд мэдээлэлээ хуваалцаар яг архивын төв газараас яг өөрийнхөө ингээ тий үг дэдстэй холбоотой бүх баримтсэлтүүдийг одоо шүүж харьяа гэх юм бол ямар бичиг баримт бүрдүүлж ямар хүсэлт өгдөм бол энэ яг ингээ миний толгойд бодогдоод яваад байдаг нэг юм бас ажлын нэг гэхгүй юу яг ингээ хэрэгжүүлмээр санагддаг. Тэгээд энэ чинээс ингээ цаашаа үргэлжлээд бичгийн тухай бол энэ хүн ингээд гүнзгийрээд явж байгаа. За олон нийт бол бас тийм унших соёл те Америкийн тухай үед бас тийм сайн байгаагүй болохоор янз бүрийн хувилбаруудаар турш үзсэн байгаа нэ. Тэгээд энэ дотроос нэг Poor Richard's Almanac гэдэг сэтгүүл те. Тийм Almanac буюу одоо нөгөө товчон гэх юм уу те өмнө нь болсон үйл явдлуудыг ингээд оноор нь таймлоод ингээд бичсэн тийм ном гэхээсээ илүү одоо ямар нэг концепт буюу санаатай тийм ном товхимол олон нийтэд илүү хүрэхээсээ илүү ийм Almanac маш их одоо зарагддаг. Энэ Ядуу Ричардын Almanac гэдэг энэ бүтээл нь бол бас нэлээд ашиг өгсөн юу гэж аахгүй ашиг тусаа өгсөн. Одоо мөнгөнд үнгээр те бас хөл дээрээ босоход нь маш их тусалсан. Тэгээ энэ Ядуу Ричард гээд хүний бичиж байгаагаар ингээд Almanac зохиож байгаа маягаар бичсэн. Тэгээ Франклин бас маш олон кейс уюудад нөхцөл байдлуудад ийм өөр хүний нэрийг эсвэл нууц нэр ч юм уу эсвэл нэг мэрэгэн өвгөний дүрээр ч юм уу те бусад олон нийтийг ингэ соён гээгэрүүлэх маш их юм бичдэг байсан байлээ. Тэр нас их сонирхолтой санагдсан. Тийм энэ дээр одоо яг юу гэдгийг би одоо жишээ нь ингээд Дүлгэн Баяр гээл те өөрийнх нь нэрээр өөрийнхөө зурагтаа хевлээд авах юм бол хүмүүс тухайн бичвэрийг хүлээж авах та энэ хэдэн настай хүн бичсэн ямар боловсралтай хүн бичсэн гэдэг тухайн зохиогчийнх нь одоо хинбэ гэдгээс хамааруулж тэр бичвэрийг өөрөө үнэлж дүгнэх нөлөөлтөй олж гоод байдаг. Тэгэнгүүт тийм билээ. Тэгэнгүүт мань хүн яасан бэ гэхээр зохиомжтой нэрнүүд гаргаад
нөлөөлөе гэсэн салбаруудаа нөлөөлөд явцдаг. Тэгэхээр тэрийг ойлгоод ийм өөрийн гэсэн аргаар хэлчих. Бас нэг нөгөө ашигладаг арга гэх юм уу тийм арга ч гэх юм уу эсвэл нөгөө дараа нь одоо хоёулынх нь бас ярих нөгөө зарчмууд дээр гарна. Яг нөгөө ийм би ийм төсөл санаачлаад явж байгаамаа. Та энийг ингээд хөрөнгө оруулалт. Одооныхоор бол хөрөнгө оруулалт та ингэж дэмжих үү гэдэг ийм хүсэлт гаргаад явах маш олон кейс гарсан байгаа юм л да. Тэнгүүд одоо өөрийгөө санаачилснаар ярих юм бол тэгж их ажиллахгүй байгааг анзаараад хэсэг бүлэг хүмүүс ингээд олон хүн ийм санаа гаргаад би төлөөлөд явж байгаамаа гэдэг юм уу те өөр ийм хүмүүс санаагаа нэгтгээд тэгээд бид нар гэдэг ингээд олон хүний өмнөөс ярьж байгаа болохоор хүмүүс маш их дэмжих санал нь илүү ингээд байна гэсэн ийм бас бодорлоо битсэн байлээ. Тийм ээ. Тэгээ ингээд мань хүний өөр одоо баримтат кино ч юм уу те тиймэрхүү зүйлсийг ингээд харж хахад яг одоогийнхоор бол ингээд нэг одоо нийгмийн инженер энтерпренер юм уу те ингээд бизнес шин санаа бодож болоо тухайн нийгэмд юм инновацууд хэрэгжүүлж чаддаг одоо байгаа яг ингээд хаалттай хүрээллийн ойлголтуудын хүрээнд сэтгэдэггүй юмыг яаж илүү дахин загварчлаад илүү үр ашигтай болох вэ гэдгийг бодож олдог олдгоос гадна тэрийг хэрэгжүүлдэг хүн энэ өөрөө бүр хамгийн том ялгаа нэг. Магадгүй одоо жишээ нь Франклины үед одоо нээсэн нийгмийн одоо бидний мэддэг ойлголтуудаас нь ярил л да тийм. За нэгдүгürt одоо гал унтрах халб. За гал унтрах халбыг одоо анх зохион байгуулад ийм одоо жишээ нийгмийн бүтэц байх ёстой байна, ийм алба нэгж байх ёстой байна. Энэ өөрөө асар том нийгэмд хор хөрөлтэй байна гэдгийг олж хараад гал унтрах халбыг байгуулж байгаа тийм. Тэгээ энэ их сонирхолтой. Тэгээд яг энэ чэнэс яг ингээд миний ойлгож авч ирсэн тухайн үед юм нь янз бүрийн гоё санаа гарч ирдэг. Ерөөсөө тухайн тэр одоо юмыг хийж чаддаг хүн болоод зүгээр боддог хүн хоёрын ялгаа нь тэрийгэ барьж аваад тэр шин санаагаа олон хүн одоо шүүмжилж исэн ч тэр өөр хүний нэр дээр гаргана уу эсвэл те зайл гаргаад олон ингээд хүмүүс нийлж байгаа бодсон төсөл юм аа гэж хэлнэ үү яаж игээд хэрэгжүүлж чадаад байгаа нь өөрөө Франклины асар том үнэт чанар гэж хэлж болох юм. Тийм яг зөв яг тэрэнд илүү фокуслаад байгаа. Тэрнээс яг Франклины бас баримталдаг зарим нэг зарчмууд нь бас тайлбарлагдаж болж байна л да. Жишээ нь Франклин маргалтаас илүүтэй тэр арай заруу төлөв бардам зангаа хойш нь тавьж байгаад тэр хүний зөв мэтэр те би одоо нөгөө наадах чи эргэлзээгүй миний зөв эргэлзээгүй ийм л байх ёстой гэдэг үг ашиглахын оронд болоод энэ дээр надаа энэ ийм юм шиг санагдаж байна танд яаж ийн гэдэг ч юм уу те нэг юм санал болгосон арай ийдэг маягаар харилцаад эхлэхээр хүмүүс шал өөр одоо нөгөө юм үр ашигтай харилцаа тэнд үүсдэгэ гэж маш их дурдсан байлээ. Тэр нь шулуухан хэлэхэд залтай хүн байгаа байхгүй тий. Гэтэ энэ хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдгийг суу зал. Тийм суу зал гэх юм. Одоо ингээд яг өөртөө би тэр санаа 100% ихтэй байж болно. Гэхдээ би ингээд англи хэлээр агрессив тий хитрхи ингээд түрэмгийгээр одоо энэ үнэн шүү дээ тий энэ юм шүү дээ гэж ярихгүйгээр өөрөө ч гэсэн яг тэр итгэж байгаа юм даа эргэлзэж байгаа юм шигээр одоо ингээд гулгуулж тий ороод тэр нөхцөл байдлыг ингэж зөөлөн одоо байдлаар өөрийнхөө санааг ойлгуулад хүлээн зөвшөөрүүлж чаддаг гэх юм. Энэ ур чадвар нь бас их тийм хэрэгтэйч санагдсан. Тэр нөгөө хэвлэлийн газартай болцсон шүү дээ. Өөрөө Penn газет гэдэг нөгөө Пенсильвани газет буюу яванда бүр юм олон сүлжээ энэ тэнд Америк даяар тархдаг ч юм те. Тийм сүлжээтэй болсныхаа дараа ямар нэг олон нийтийг ийм соён гэгэрүүлэх гэж хэлэх юм уу те. Ингээд олон нийт мэдэхгүй төдийлөн ойлгохгүй байгаа зүйлийг ойлгуулахын тулд эхлээд бичсэн эсээгээ ч юм уу хэвлэж олон нийтэд ингээ өнгүүд хараадаг ч юм уу тий өөрөө хэвлийн газартаа учраас бүр бүх юм нээлттэй тэгээ олон нийтэд тэгж юм санааг түгэх тэгээ энэ дээр бас нэг гоё Франклины үүсгэн байгуулсан бас нэг дурдах хөстэй клуб байгаа Junto гэх тий тэр клуб бол надад маш гоё санагдсан яг тухайн үедээ ингэж ном унших тэр сэдвэрээ ярилцаж мэтгэлцэх тэгснээ одоо нөө үннийг илэрхийлэх буюу нөө хайх үнэн юм нь аль нь вэ гэдгийг ингээд олж мэдхийн тулд хүмүүс ярилцах хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд өөрийгөө илүү ингэж дөвөөлөх ямар ч юм шаардлагагүйгээр тэв дүрмтэй өөрийгөө ингэж дөвөөлөхгүй
доромжлохгүй гэдэг ч юм уу гүтгэхгүй гэдэг ийм гол хитэн дүрмтэйгээр 12 3 хүн анх нийлээд Junto гэдэг клуб үүсгэсэн байгаа юм л да. Тэгээ тэр клубээрээ бол баг нийгэмтэй холбоотой, хүнтэй холбоотой бүх төрлийн сэдвүүдийг улс төр философи одоо энэ ёс зүй гэдэг юм уу те гол энэ сэдвүүдийг ингэж хөндөд тэгээ баасан гараг бүр уулзч тэр талаар ингэж мэтгэлцдэг ийм гой клуб үүсгэсэн байлээ. Тэгээ яг энэ founding members гэх юм уу одоо нэг үүсгэн байгуулсан 13 гишүүнтэй тэгээ тэрийг нэмж хасахгүй бүгд ингээ бүр тэрэндээ ингээ өөрсдөө бүрэн дүүрэн зориулдаг. Тэгээ яг дараагийн удаагийн уулзалтаар энэ сэдвээр ярина гэд сэдвээ тогтоод тэр сэдвэрээ ингэж асуулт бэлдэж холбогдох номуудыг ингэж уншаад илүү өргөн хүрээтэй олон ном унших сүүл рүүгээ болж эхэлсэн гэж байгаа хгүй. Тэгээ тэр бол хүнийг бол маш их тэр гişүүдийг бол маш их хөгжүүлсэн санагдсан. Тэгээ яг дид нэр нь бол өөрийгөө хөгжүүлэх клуб гэж байгаа хгүй. Тэгээ яг гишүүн болгоно өөрөөсдийгөө хөгжүүлж авдаг бүх гишүүдэд маш үнцэнтэй. Тэгээ аль нь өөрийнхөө зөв байсныг буруу байсныг тэндээс олж хардаг. Тэгээд 3 сар тутам эссе бичиж биендээ уншиж өгдөг байсан гэж байхгүй яг тодорхой сэдвүүдээр. Тэгээ гих мэтчлэн маш олон номуудыг уншсан байгаа юм. Тэгээ яг Франклин энэ өөрийгөө олох аялал гэх юм уу те бүр ингээд хөл дээрээ босох энэ аяллахаа туршид уншихаа хизээш болоогүй. Заавал 1-2 цаг уншдаг олдсон номуудаа бүгдийг ингэж хадгалдаг ч юм те тэгээд гişүүд тал талаасаа өөрсдийнхөө энэ баг номнуудыг нийлүүлээд нэг номын сантай болёо гэж хүртэл санаа гарсан. Тэгээд тэр нь хэсэг хугацаанд яг явж байгаа дараа нь болсон ч гэсэн маш том зүйл ингэ төсөл бүтэх юм эхлэл байсан юм байлээ. Тэгээд нэг эрхмийн гэрийнх нь өрөөнд уулздаг байсан. Ямар нэг уушин газар биш. Тэгээд ер нь нэг баасан гарагт уушин газар одоо манайхаар баарт явахгүй зүгээр юм 5 дахь болгонд өөрсдийгөө хөгжүүлэх юм клубээрээ юм төрөл бүрийн чухал сэдвүүдийг хөндөж ярьдаг байсан нь бол надад маш их урам амаар санагдсан. Тэгээд энэчнээс бас нэг ийм харж болохоор байгаа. Одоо ингээд юм болгоноос ямар ч байсан 3 нэг талын ашиг, 2 талын ашиг, 3 талын ашиг, 4 талын ашигыг харж сурах хэрэгтэй тухай. Жишээ нь одоо Франклин өөртөө зөвшөөрдөг байсан цорын ганц 6 цингэл ном унших гэж байгаа байхгүй. Ер нь яг хуу ном чинь бас тодорхой нэг төрлийн бас 6 штэ. Ягаад вэ гэхээр одоо өдрийн те 10 цаг зогсоо завгүй ажиллаа хийж байгаа хүн ном уншнаа эсвэл одоо ингээ юу гэдгийг уран зохиолын те эсвэл өөрийгөө амраасан ном уншнаа гэдэг бол тодорхой төрлийн юм одоо өөр нэг хэрэгцээ. Тэгэнгүүт мань хүний ингээд өөртөө зөвшөөрж байгаа цорын ганц 6 цингэл нөрөө ном унших байсан. Тэгэд яагаад вэ гэхээр ном унших нь за мэдээж өөртөө таалагдж байгаа те нэг талын ашиг. За хоёр талын ашиг нь мэдээж өөртөө хэрэгтэй сэдвээ уншиж таарна мэдлэг нь ихсэж байна. Гуравт нь өөрийнх нь бичих чадвар нь сайжраад одоо үгийн баялаг нь сайжирдаг ч юм уу. За бүр нэмэгдээд тэр уншсан номоо нөгөө нэг Junto-гийн клуб дээр ярилцаад те клубийн ажлыг давхар явуулдаг ч юм уу. Тэгэхээр та бүхэн ч яг ингээд юм хийхтэй надад яг ч юм нэг энэ хэсэг нэг таалагддаг. Би ингээд ямар нэг харилцаа үүсгэх ч юм уу тухайн нэг те одоо activity те үйл нэм хийх гэж байгаа бол тэрийг өөрөө нөгөө талынхаа оролцогч талж гисэн ашигтай байлгах. За энэ хийж байгаа зүйл ямар ч байсан нэг үр дүнтэй байх талаас нь ингээд хардаг те. Тэгээ энэ өөрөө яалтчгүй зарим хүмүүс хэтэрхий нөгөө нэг юм одоо капиталист гэдэг ч юм уу зах зээлийн уур амьсгалтай сонсогдож магадгүй. Гэхдээ энэ яг ийм уур амьсгалтай хувь хүний одоо зам төлөвтэй хүмүүс нийлж иж яг энэ Америк гэдэг орон бүтсэн мэд надад санагдсан. За тэгээд дээр бас төдуугаа нэг үг гэдэг л. Тий нөгөө уулзалт гэдэг 2 хүний цаг өрдөг гэдэг те. Цагийг үргэж байгаадаа гэхдээ ашигтай байлгамаар шүү дээ. Тэгээд энэчээ бас сүүл зүгээр яг номноос гадуур минь нэг ойлгосон юм. Нэг цаг хугацаа гэдэг бол биднэрт байгаа хамгийн үнэтэй валют. Тэгээд яг энийг болохоор буцааж худалдаж авах боломжгүй. Одоо энэ нэг цагийн подкастыг те бид хоёр одоо ингэ гаргаад хийж байгаа нь та эргээгээд одоо жишээ нь энэ подкастыг одоо сонсож байгаа нь энэ подкастыг бид хоёр аль болох үнцэнтэй байлгахын тулд хичээж хийх. Нөгөө талаас та сонсогч өөрийнхөө амьдралын нэг цагийг зориулаад энэ подкастыг сонсно гэдэг бол одоо яг бид хоёрын хувьд асар үнцэнтэй зүйл. Ягаад вэ гэхээр таны амьдралын нэг цаг юугаарч одоо солилцгүй, орлуулшгүй зүйл байгаа. Тэгэхээр аль болох таны цагийг өрөхгүй хичээж үнцэнтэй зүйлсийг ярихыг хичээж байгаа. Тэгэд entrepreneur гэдэг ч юм уу яг энэ нэг шин санаачлахын хувьд хийгээд бизнес ажил болгож чаддаг хүний хувьд хийсэн зүйлсийг нэг товчхон дурдчихъя гэж бодож байна. Нэгдүгüрт нь энэ
urinary catheter гэдэг ангаахын салбарын сайн мэдэх бох catheter гэдэг нөгөө юу вэ гэхээр бөөрийн чулуутаа ч юм уу шээсний сүв нарийсан хүмүүс яг нөгөө шээсний сүвээрээ катетер тавиулах буюу нөгөө шээсний сүвийг ингээд задгаалаад шээсийг гаргадаг ийм багаж гэж би ойлгоод байгаа. Тэгээд одоо нөгөө бөөрийн чулуутай шээсний сүв нарийсан хүмүүс катетер тавиулаад байдаг санаж байна. Тэгээд мань хүн өөрөө сүүлийн жилүүдтэй яг ийм нөгөө шээс бөөрийн асуудалтай болоод тэрийг шийдэх зорилгоор яг анхны катетерийг нээж исэн юм байна лээ. Тэгээ дөрөв хэлсэн нэг маш сайн сэлдэг. Тэнгүүт нөгөө сэлэхтэй хөлөндөө углаад байдаг нөгөө нэг энэ сэрвэ шиг байдаг шүү дээ. Сэрвэ шиг гутал лагсны юу шиг те. Сэрвэ шиг те. Тэрийг бас бодож олсон байж ах чи те. За нөгөө сонингууд сэтгүүлүүд эргэлж гаргаж явахдаа энэ political cartooning буюу нөгөө улс төрийн сэдвтэй шог зургуудыг зурж гаргаж исэн байж ах чи те. Өөрийнхөө саниндаа те. Тийм жишээнүүд бас байсан. За бас нөгөө ингээд номын тавиурын өндөр дээр байгаа номуудыг авахд хэцүү байгаа дангуут нь ингээд урт сундаг гар хийж исэн юм байлээ. Авчаад юм авчдаг тий. Тэрийг бас бодож олж авах жишээсэн байж ах жишээтэй. За дээрэс нь би мань хүн гэж яриад байгаа байлч тий. За Франклин маань ингээд холын хараа ойрын хараа аль аль нь муу. Тэгэнгүүт нэг энэ bifocal glass гэх юм уу bifocal glass гэх нэг юм нүдний шил энэ ямар нүдний шил вэ гэхээр тухайн үед уг нь холын шил зохион бүтээгдсэн, ойрын харааны шил зохион бүтээгдсэн байсан. Тэнгүүд хоёулаа нэг хараа нь муухан хоёр шил ингэ сольж зүг шаардлага гарах буюу хоёр шил авч явдаг байсан байна. Тэнгүүд нь энэ хоёр шилийг ингээ нэг шилэн дотор нэгтгэхэд мэдээж хүн ойрын юм харахтаа ингээ доошоо тонгоох буюу ном унших одоо гартаа байгаа юмыг харахтаа харааны өнцгөн доошлох учраас одоо нүдний шилийнх нь доотлын хэсэг нь яг тэр ойрын харааны шил байдлаар цутгаад дээдлийн хэсэгт нь болохоор яг ингээ холын хараа буюу нэг харахад бол зөвхөн нэг шил ямар ч ингээ залгаас байхгүй. Гэхдээ ажиллагаа нь ингээд бүсээрээ өөр. Тийм чигээрээ харахад бол яг ингээ холоо хардаг, доошоо харахад ойроо хардаг ийм шил хийсэн байгаа. За дараагийнх нь Franklin Stowe гэдэг одоо камен зуухалтай. Franklin өөрийнхөө яг ийм камен зуухыг хийсэн байж ах жишээтэй. Тэгээ ингээ тав нээлттэй зуух гэдэг байгаа шүү дээ. Энэ бол номон дээр нь бас маш тод гоё гардаг. Яг нөгөө энэ үед чинь би нэрээ ийм юм хийжсэн штэ хэрхийг хэлэхээ мартчихэж гэж орж ирж байгаад хэлж байхгүй яг зуух өрөө таслахыг илүү дулаахан байлгах илүү ийм тухтай байлгах талаас нь ийм давхар түлш химэндэг ингээ агаараа оруулах хэсэгтээ ингээ шууд халаачдаг тийм нээлттэй зуухны ийм санаа гаргаад тэрийг нөгөө мундаг одоо хэрэгжүүлдэг нөхдүүд танилцуулаад тэг яг тэрийг нь чи ингээд энэ дээр патент аваад яваач гэхэд маань Франклинд бол ерөөсө патент авах сонирхол байхгүй. Тэгэхэд тэр санааг нь англид авчиж нэг хүн олж мэдэнгүүтээ яг жоохон зарим нэг юм өөрчлөөд патент аваад нэлийн хөлөө олцсон байдаг ч юм те. Тиймэрхүү кейсүүд бас айгүй их гарч ирсэн юм билээ. Тийм тэгээ түрүүний хэлсэн одоо галт командын алба гэдэгтэй адилхан ер нь ингээд нөгөө нийгмийн байна уу эсвэл одоо юм шинжлэх ухааны технологийн байна уу ямар нэг юм зүйлсийг зөв загварчлаад юм шинэ бүтээл гаргах дээр бол их хоббитой байсан байгаа. Тэгээ энэ номон дээр яг бүр төдийлөн дэлгэрэнгүй дуртахгүй байгаа. Та бүхэн ихтэй судлаад үзээрэй нэг аянганы туршилт хийсэн байгаа. Тэгээ өөрөө зарим нь одоо нэг Franklin Institute гэж бүр байгууллага байгаад байгаа. Тэрэн дээр тодорхойлсноор бол мань нэг scientist буюу эрдэмтэн те шинжлэх ухаанч хүн гэж тодорхойлоод байгаа. Тэгээ физикийн салбартаас олон судалгаанууд юмнууд хийж исэн ийм хүн. Одоо нөгөө Steve Jobs-гийн цаанд орчлоо л да нөгөө коллеж их сургууль төгсөөгүй ээжиж Stanford очиж яриа хийдэг штэ. Яг тэрэн шиг гэхдээ Франклин хизэж коллежд яваагүй. Гэхдээ коллежоос Кембрижийн коллежоос бас Yale-ийн их сургуулиас Master of Arts цол авсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг харахад хичнээн одоо үн цэнтэй хөв нэмэр оруулдаг байсныг нь бас харж болно тий. Байгалийн шинжлэх ухаан цахилгаан цэнийг нээлт хийсэн гэдэг юу шалтгаанаар ийм цол өгч ирсэн юм лээ. Тийм байна. За одоо бүгдээрээ Франклины яг юуг ярьж эхлэе. Амьдралын 13 зарчим гэдэг. Тэгээ яг хуу одоо түрүүний Жунто гэхэд 13 гишүүнтэй 13 яг хуу христийн шишинд нэлээд тийм нөлөөтэй тоолдоо тий. Одоо дагалдагч нар ч юм уу эсвэл бас бусад юунуудаар гардаг. За ингээд 13-аар яг хуу өөрийнхөө амьдралын зарчмуудыг бий болгож гаргаж ирсэн байгаа. Тэгээд би яг энийг 11 оны хувилбарыг уншичаад тухайд өсвөр насны байхдаа яг хэрэгжүүлэх гэж нэлээд үз тардаг байсан. Тэг хамгийн сүүлд 21 онд
биш худлаа ярьж байна. 19 онд яг хамгийн сүүлийн удаа хэрэгжүүлэх гээд Google Sheet дээр нэг юм одоо таблицтэй гаргаад бөглөөд явж исэн. Тэгээд яг өөрийнхөө ийм хувь хүний одоо зарчмуудын таблицыг гаргахад бол надад их тусалсан. Технээс нь товч бүгдийн дурдаад яах вэ? Та бүхэн ном дээрээс дэлгүүрэнгүй хараарай. Яг сэтгэл төрүүлэхүйц хэсгүүдийг авч ярих юм бол нөгөө нэг шаардлагагүй зүйл ярихгүй байх те гэдэг зарчим байгаа. Энэ зарчмыг бүр тухайн үедээ би нэлээд жоохон хурц гэх юм уу те хэрэглээд 10 жилийн төгсгөнгөтэй байх билүү дээ ингээд нэг ерөөсөө хичээл болон яг шаардлагатай ямиг ярьдаг бас бусад одоо ингээд хүүхдүүд юу гэдгийг одоо өнгөчтөр үтсэн киногоо ярих ч юм уу те тийм яриаг бүр хитрхи ингээд хорцсон барыг чимээгүй байсаар явдаг муухарлаж тэгж ус хэрэглэх гэж үзчихсэн ч байж ах жишээтэй. За өөрийнхөө эд зүйлсүүдийг эмх цэгцтэй байлгах гэдэг дээр бас яг ингээд одоо юу гэдгийг тухайд одоо жижигэн ч гэсэн ороо ураахтай аюу гой ураах гэж оролддог ч юм уу эсвэл эд зүйлсээ илүү цэгцтэй байлгах гэж оролддог ч юм уу иймэрхүү байдлаараас хичээжсэн. Тэгээд энэ дэр нэг бусдын одоо амар тайван байдлыг алдагдуулахгүй байх хэмжээнд хүсэл шунлыг төвчнээ. Бусад үед бол нээлттэй гэж бичсэн байсан. Тэгээд энэ зарчмыг яг уу янз бүрийн их сурвалжууд өөр ярих баг. Гэхдээ өөрийнхөө бичсэн хувилбар дээр миний ойлгосноор бол яг ингээд мэдээж гэрлэхээс өмнө те одоо залуу эр хүн одоо бэлгийн амьдралын хэрэгцээнүүд мэд гарч таарна. Тэгвэл тэрэн дээр одоо ингээд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гэдэг нь одоо жишээ нь те өөр одоо гэр бүлтэй хүнтэй явуулдах ч юм уу эсвэл хин нэг те худлаа найдлага төрүүлээд хаях ч юм уу үгүйгээр яг одоо бие үнэлэгч авдаг байсан байгаа те бүр яг ингээд тогтмол хоногт би ингээ өөрийнхөө физиологийн хэрэгцээг хангана нэг хэсэгт амьдралынх нэг богинохон үед те тэгтээ хүртэл нөгөө нэг одоо юу гэдгийг бэлгэн замын халдвар төвчин авахаас сэргийлээд сэтгэлд нь жоохон сэвтэл байсан юм шиг байна. Тэгээ угаасаа дурдсан байсан. Тухайн үед те одоо нөгөө ямар олиг байх вэ гэдэг шиг бие үнэлэгч нар тэгэнгүүт тэр үедэр яаж нөгөө нэг өөрөө тийм янз бүрийн халдвар авахгүйгээр би одоо дурслаа хангаж болох вэ гэдгийг те бодож олж үлдэж исэн гэдэг хэсэг нь яг ингээд амьдралын нөгөө өөрийнхөө зарчмуудыг хэрэгжүүлэхдээ яг ийм хүсэл шунал гэдэг ч юм уу зарим бодол одоо багасаад илүү мэдрэмж давамгайлаг талбарууд дээр ч гэсэн тэр зарчмуудаа ингэж нийцлийг олж явсан нэг сонирхолтой санагдсан. Энэ 13 4-ийн бас нэлээд олон жил дагаж одоо нэг хөтлсөн гэх юм уу те дэвтэр дээр ийм хүснэгт гаргаж агаад 13 7 хоног дараалж нэг болгон дээр нь ингэж фокуслаад өнөөдөр би алийн зөрчсөн бэ гэдэг дээр ингээд фокуслж явдаг гих маягаар өөртөө дадлуулж суулгасан тийм арга ашигласан юм билэ. Тэрийг одоо нөгөө олон жил хэдэн жил тэрийг давтаад ашиглаж гарч угаасаа дадал зуршлуулж шүү дээ. Тэгээ энэ 13 зарчмынх нь хамгийн хэцүү ингэж хэрэгжүүлэхэд маш хэцүү санагдсан байсан зүйл нь бол эмх цэгцтэй байх гэж байгаа юм. Зөвхөн өөрөөс нь хамаарахгүй зүйлс болоод байсан болохоор эмх цэгцтэй үнэхээр байх хамгийн хэцүү нь байсан. Тэгээд сүлдээ бас өөрийгөө жоохон өмөрдөг ч юм уу те хит төгс байх бас дими шүү дээ гэсэн маягаар тэр зарчмаа өөрийгөө нөгөө биелүүлээгүйгээ жоохон өмөрсөн маягийн байсан. Тэгээ эндээс надад бол хамгийн одоо нөгөө гой санагдсан зарчмууд нь бол тохируулсан хэрэглээ байсан. Тэр нь нөгөө согттлоо ууж цадтлаа идэхгүй байх гэдэг юм уу те тэр энэ тохируулсан хэрэглээ гэдэг зарчим нь бол бүр бага байхаас нь илүү суусан юм шиг санагдсан. Бага байхдаа Франклин ч нөгөө махан юм идэхгүй нэг хэсэг цагаан хоол идэж бас үзсэн юм билэ. Тэгээ тэр тарих толгойг нь илүү сэргэг ийм юмыг хурдан хурц тод ингэж санаж явахт нь бас нөлөөсөн гэж өөрөө дурдж исэн. Тэгээ энэ 13 зарчмаа бас дараалал нь бас их чухал юм бэлээд эхнийхийг нь гүйцэд ингээд эзэмшсэний дараагийнхыг эзэмших нь хамаагүй гайгүй ингээд амар болдог гэсэн маягаар дарааллуулж тавьсан байсан. Эхлээд тохируулсан хэрэглээ буюу цадтлаа идэхгүй ийм сонор сэргэг тарихтай байхад дараагийнх нь буюу одоо нөгөө дараагийнх нь юу байла хэл чимээгүй те чимээ баг хэрэггүй юм ярихгүй байх хилээ ашиглахаас илүү чихээ ашигладаг ч юм те тэгэхэд илүү ингээ анзаарах чадвар нь нэмэгддэг гэсэн маягаар тэр логик бас их таалагдсан. Тэр зарчмаа бас аль нь яг яаж ажилласан бэ гэдгийг бүр дэлгэрэнгүй номон дээрээ тайлбарлсан байдаг. Тэгээ энэ аривлан химнэлт бүтээлч байдал тий одоо нөгөө
бүтээлч байдал буюу productivity гэж одоо орчин үед бол бүр яаж productive байх вэ? Яаж бага хугацаанд ихийг амжуулах вэ гэдэг одоо хүртэл бидний санаа чилээдэг зүйл шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хүртэл ийм одоо нөгөө диктатуртай принцип одоо юу гэдэг сахилга баттай тэр чадваруудыг эзэмшсэний үр дүнд гайгүй хөрөнгөч нээтэй тийм одоо нөгөө хангалттай хүрэлцгүйц юм аривлан хэмнэлсэн учраас хангалттай хүрэлцгүйц тийм эд хөрөнгөтэй болсон гэдгийг тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгээ яг тэрнээс дараагийнх нь шудраг зан одоо нөгөө үнэнч байдал гэдэг ч юм уу тий гол чанарууд нь бол байгаа юм Франклины. Надад бол Франклин нэг зүгээр энгийн нэг параграф дээр тэгж бичсэн байсан. Энгийн шудраг хүн болохоор Франклиныг бид нар өөрсдийнхөө төлөөлүүлэхээр сонгож байна гэд олон нийтийг хэлсэн байхгүй. Тэгэхээр яг л Франклин бол маш энгийн шудраг хүн болохоор энэ тэрийгээ бас зарчмаа маш сайн сахилга баттай юу яаж авчирсан юм байна да гэж бодогдсон. Тийм тэгэнгүүт одоо энэ 13 зарчим гэж яг зарчим биш гэлтэй те. Одоо virtue гэдэг байгаа шүү дээ. Өнгөрсөн дугаар дээр бас бид хэд ярьсан. Human dignity гэдгийг эрхэм чанар гэж орчуулад байгаа буюу яг хүн анханасаа төрөхдөө хүн гэдэг төрөлзүүлэлтийг хамаатуулж оноож байгаа тэр хүндэтгэлийн ойлголтуудыг одоо dignity гэдэг ойлголтоор тодорхойлж байгаа. Харин хүн ингээ өөрийнхөө амьдралын явцад те одоо өөртөө бий болгож, дадал болгож, мөрдөж одоо өөртөө олж авч чадаж байгаа тэр чанаруудыг болохоор virtue гэж буюу бас нэг эрхэм чанар гэдэг ч юм уу орчуулж яваад байгаа. Англиар бол dignity virtue гэж үг байгаа. Тэгээд одоо энэ Бенджамин Франклинч байна, одоо философч алдартай Ронин Самурай, Ямато Мусашич байна те. Ер нь иймэрхүү хүмүүсийг ингээ хараад эхлэнгүүт амьдралдаа заавал ингэж өөрийнхөө мөрдлөг хөтөлбөр болгодог ийм эрхэм чанаруудаас амьдралынх нь алтан гац одон тодорхойлогдож явж байгаа юм те. Тэгэнгүүт би одоо жишээ нь ингээд ямар үедээ өөртөө сэтгэл хангалуун, тайван, аз жаргалтай байх уу гингүүт энэ виртүнүүдийг мөрдөж байгаа үед аз жаргалтай тайван байх гэдэг байгаа байхгүй. Тэрнээс биш ямар нэг гадны хүчин зүйл ч юм уу те одоо өөр тохиолдлын шинжтэй зүйлээс илүүтэй яг энэ эрхэмлж байгаа энэ чанаруудаа би мөрдөөд явж хахад одоо улс орноор бол үндсэн хөл гэсэн үг шүү дээ. Үндсэн хөлийн үндсэн заалтуудыгаа өөрөө дотроо бий болгож байгаа. Тэгэхээр би одоо өдөр тутамдаа юу ч хийж болно. Гол нь энэ зарчмуудын хүрээн дотор одоо хэлбэржиж явж ивэл сайн чийдвэр гаргах болгондоо яг энэ зарчмууд дээр маань одоо бүрэн авцалдаж чадчихэв үгүй юу гэдгийг шалгуур тавиад явчихж байгаа тийм. Тэгэхээр жанжин шугам гэж ойлгож болно. Тэгээд энэ дээр бас миний нэг юм сануулж хэлмээр байгаа юм маань яг тухайн зарчим ч юм уу виртуг ингээд бичих амархан та цаасан дээр те би юм виртутай эсвэл ярих амархан яг тэр өдөр тутмын амьдралдаа тэр тусмаа хамгийн яг юм хэцүү цэгүүд дээр те тэр виртугээ хадгалж хэрэгжүүлж үлдэх нь өөрөө асар чухал байдаг. За одоо жишээ нь та шудраг байдал ч юм уу те эсвэл үнч байдлыг эрхэмлэнэ гэд хэлчихлээ. Тэгэнгүүт танд одоо жишээ нь юу гэдгийг яг өөрийнхөө зам өрөөр явж итэл хин нэгэн хүн одоо хууль бус юм хийлгэх те эсвэл одоо бүр хууль бус авилгал авах ч юм уу те одоо улс төрчдөр бол санал за 500 сая төгрөг өгье. За 5 тэрбум төгрөг өгье гэд хэлчихэд яг тэр шийдвэрийг гаргахтаа нөгөө нэг виртугээ мөрдөж гин үү эсвэл зөрчиж гин үү гэдгээс л виртуг сахидаг үгүй гэдгийг хамаарат байгаа. Тэрнээс биш яг тэр виртунууд өдөр тутамд бид нэр ингэж нөгөө нэг одоо сорилтууд нь ирдэггүй ч юм шиг санагдсан. Яг гоо тий. Одоо тэр нөгөө хэвлийн газар дээр нь бас ийм саналууд орж ирдэг байсан байгаа тахгүй юу? Хин нэг гүтгэх доромжлох ч юм уу тий эсвэл ийм санал одоо захиалагт мэдээ гэдэг шиг юм ирж байгаа хгүй захиалга өгөөд та энэ сонин дээр энэ хүнийг энэ нийтлэг бичээд өгөөч гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө нийтлийг уншингууд хин нэг доромжилсан ч юм гүтгсэн ийм худал хуурмаг мэдээ байх үед одоо нөгөө манайх хөвлөхгүй манайх ийм юу хөвлөдөггүй зүгээр тусдан тохимол болж хөвлөж болно түгээх асуудыг бол манайх хариуцахгүй гэдэг ийм зарчимтай байдаг байсан байхгүй. Тэгээд тэнгууд нөгөө хүн нь хөвлөлөө эргчлөө гэж түүл яах юм гэд бид нар мөнгө төлөөд юм гаргамаар байна шүү дээ. Гэхэд Франклин хэлдэг байсан үг нь би сонин маань уншдаг хүмүүстэй энэ гэрээтэй тэднийг үнэн тэгээд ийм баримттай үндэслэлтэй мэдээлэлээр хангана гэдэг гэрээтэй болохоор авах боломжгүй байна гэдэг ингээд татгалцдаг байсан байгаа. Тэгээ яг энэ дээр бас Франклин дурдж байгаа хгүй энэ мэрэгжлийн хүмүүс мэрэгжлийн үнцэнтэй байлгаж
энэ мэд саналуудад те ийм тодорхой байр суурьтай байж байгаасаа гэсэн үднээс энэ нэг заавал ингэж оруулж байгаамаа. Та нар энийг бодолцож байгаарэ. Мэргэжлээ ингэж дээдэлж үнцэнтэй тооцож явах хэрэгтэй шүү гэдэг ч юм уу те. Ийм үнэн шудраг байдал нь тэн дээр харагдаж шүү дээ. Яг Тийм байна. аль болох л тийм байх хичээдэг. Одоо энэ дээр жишээ нь ингэж ойлгож болох юм те. Мэдээж юу гэдгийг би одоо шударгаар хөдөлмөрлөж байгаа нэг бизнес манай бизнесийн тухай зөвөр олон хүнд хүрэх зорилгоор одоо нийтлэл гаргуулъя ч юм уу. Тэр бол нээлттэй байж болно. Гол нь тэр нийтэлж байгаа зүйл нь өөр нэгэн одоо хувь хүн иргэний болоод байгууллагын эрх ашигыг хөндөжөхгүй байх буюу одоо тий худлаа мэдээлэл засаж хатгах ч юм уу. За магадгүй тэр хүний хувийн нууцтай холбоотой одоо нууцыг дэлгэх ч юм уу. Тэгэхээр яг нэг яг ийм өөрийнхөө болоод тухайн нийгмийнхаа үнэт зүйлийг бүрэн ухаарсан хувь хүн гэж хэмбэ гэдэг дээр яг энэ яг ийм тодорч гарч ирээд байгаа юм л та. Яг нийтээрээ хүлээмжшөөрж байгаа ийм үн цэнүүдийг эрхэмлдэг тий. Би бизнес хийж болно, юм хийж болно. Гол нь би яг юм crafted гэх юм уу те юм хийдэггүй гэдэг нь харагдаад байна. Тэг яг тэгж бусад хэрлэлүүд бас тэр мэдээг ингээ гаргадаг байсан гэж байхгүй бусад хүмүүс. Олонд нэртэй зүү явж байгаа юм хүмүүсийг күтгэж доромжлох тохиолдол маш их байгаа. Тэр нь ерөөсө Франклин таалагддаггүй гэдэг тэр гарч ирсэн. Тийм байна. Тэгээд эндээс бас яг Монголын медиа компаниуд ч юм уу те хэвлэлийн компаниуд бас үлгэр жишээ болгож харуул их юм харагдсан. Тэг яг тухайн үед өрнөж байгаа бүхэл зүйлс яг одоо бас болсоор л байгаа бол ажиглагдчихсэн. Түрүүний нөгөө өдөр тутамд ингээд нөгөө мөч болгонд тэрийг анзаарах хэцүүгээ ярьсан ш. Тэрэн дээр нөгөө Франклины өдрийн дэглэм гэх юм уу те. Тэрээс надад айгу гой санагдсан. Өглөө зүгээр жишээ авахд бас сонирхолтой ш те. Өглөө 5-аас босоод орой 10-аас унтдаг. 4 хүртэл унтдаг. Тэгээд 5-аас 7-гийн хооронд өглөөний цагаа уугаад Франклин ч бас сүсэг бишрэл шашинтай тэр мөргөл үлддэг ч юм уу те бурханд сүсэглэх юм зан үйл үлдээд тэгээд өөрөөсөө өглөөний асуулт асуун, орой нэг асуулт асуудаг. Тэр асуулт нэх гой санагдсан. Өглөө болохоор би өнөөдөр ямар сайхан үйлийг хийх вүлээ гэдэг тухайгаа ингэж бодож бясалгадаг үе байгаад байхгүй. Тэгээд ажилдаа ороод дундуур нь заавал ном унших өөртөө юм цаг гаргадаг болсон гэх юм уу те. Тэгээ орой нь болохоор би өнөөдөр ямар сайхан үйл хийсэн бэ гэдэг хоёр гол асуулттай. Тэр нь нөгөө жанжин шуум гэдэг байгаа тэрнтэй нь бас ингэж холбогдож болох юм те. Тийм байна. Тэгээд яг уу миний зүгээр ингээд товчхон зүгээр тийм факт харсан яг фримасон гэдэг ч юм уу байгууллагатай Франклиныг холбож тайлбарлалт юм байлээ. Гэхдээ энэ талаар бол би бүнзгий сайн мэдэхгүй. Зүгээр та бүхэн нэмээд сонирхохоос хараад үзэж болно. Тэгээ яг иймэрхүү түрүүний Жонто гэдэг шиг яг ийм ил бус иргэний ийм хувийн шинжтэй клуб бүлгэм ийм бүтцүүд дээр Франклины оролцоо бас нэлээд өндөр байдаг санагдсан. Тэр нөгөө хөгшрөх тусам бүр илүү нарийн болж ирж байгаа санагдсан. Надад бол одоо тэр гал команд одоо манайхаар бол гал команд шүү дээ. Гал командыг үүсгэх анх тэнд үүссэн байгаа юм. Франклины нөгөө олон нийтэд тустай ийм үйл хэрэгүүд бол бүр үнэхээр олон бүр ингэж гайхмаар их үлээ. Би бүр одоо манайхаар сөөх гэж ярьдаг те сөөхийнх нь нийлээд голдоо орчноо цэвэрхэн байлгах ч юм уу ингэж хамтын юм хийдэг зам мамаа цэвэрхэн байлгах ч юм уу тэр бүр анх Франклины санаанаас үүдсэн юм шиг надад санагдсан. Яг тухайн үед чи хучилттай зам гэж байхгүй гудамж нь ингээд тоос шороон эргэлдээд шавар шавхаа бороо оронгууд намар балчигта дийлдчихдэг ч юм уу тийм хэцүү нөхцөл байдал тав тухгүй тэгэл салхитдаг дэнгүү чараа босоол гэдэг ч юм уу тийм нөхцөл байдалд Франклин бас яаж энийг гоё болгох вэ? Одоо нэг нөгөө мөнгө хэрэгтэй байгаа хүн гэх юм уу те тухайн үед нэг ядуу иргэн тэр хавийн гудамжнуудаас жижигхэн хурааж авч тэр хүн төлөөд тэр хүн бүх замыг ингээд шүүрдээд цэвэрлээд байж ах уу гэдэг чи одоо баг манахаар сүүх бараг суус өмсгчтэй холбооны суурч юм шиг те тийм тэгэл тэрнээс эхлээл хотын эргүүл буюу нөө watchman тэр нь одоо бүр Франклины гаргасан санаа нь явсаар агаад хууль болж орсон байгаа даа хуулийн заалттай нөгөө шөнөөр хотын эргүүл буюу амгалан тайван байдлыг хянах тэ нэм цагдаа нар гараад явж шалгах ч юм. Энийг бас үүсгэсэн байгаа юм. За гал төмрийг батлан хамгаалахыг бас санааг нь манайх ингээд батлан хамгаалахтай байхгүй бол болохгүй. Өөрсдөө хамгаалдаг юм тэ багцуултгой зэвсэгтэй байхгүй бол одоо ингэ дайны үе болж гин тэ тухайн үед чинь Франц, Испани, Англи гэх тэр
хувь нэлээ юм дайнтай байсан. Тэгэнгүүт манайх юм хамгаалах юу ч байхгүй байгаад тахар чи яах вүлээ гэд бас юм санаа гаргаж ирээд. Тэгээ дандаа энэ болгон санаагаа жижигхэн тохиомл олгож сонин дээрээ нийтэлдэг ч мэсэ маягаар олон нийтийн анхаарлыг ингэж татдаг. Тэр юу бас маш сонирхолтой. Тэгээ нөгөө зуух хийх те өрөөг илүү дулаахан болгох. За одоо бүр нөгөө Филадельфийн их сургуулийн анх суурийг нь Франклин тавьсан байгаа байхгүй юу? Актем за одоо ингээд дайн гайг болчлоо. Одоо юм өөрийнхөө нөгөө хөвлийн газараа бас нэг хүн даатгцсан. Тэгээд нөгөө нэг шимтгэл авдаг маягаар те хувь эзэмшдэг маягаар явдаг болцсон. Тэр хүн айгүй айтайхан аваа явцсан. Тийм нөхцөл байдалд орсон юм чинь. Одоо сайхан завтай болцсон юм чинь гээд залуучуудыг илүү боловсралтай болгох талаас нь актем байгуулад тэр актемийн явсаар агаад Филадельфи их сургуулийн одоо байгаа манай Филадельфи их сургуулаа гэж байгаа байхгүй юу. Тийм сургууль байгуулсан байгаа юм. За тэгээд нөгөө маш юм одоо нөгөө олон гэрээ хилцээр те юм дийл тухайн үед маш их өрнөдөг байсан. Тэнгүүт нөгөө өөрөө ассемблийн гишүүн маш удаан хийсэн тэрийг 10-аад жил хийсэн гэж байгаа. Тэнгүүт одоо нөгөө олон улстай холбогдох юм гол гэрээ хилцээрүүд дандаа Франклиныг гуйж авч явдаг те ингээд нөгөө хүмүүстэй харилцаа үүсгэхэд маш юм тохиромжтой санаагаа чивтгэхийг илэрхийлждэг. Айл талдаа ашигтай байхыг ингэж айгуу сайн тунган тааруулдаг хүн байсан байгаа даахгүй. Тэгээд Франклиныг дандаа гуйдаг, нүүр царайгаа болгодог тийм зөв хүн байгаа даахгүй тийм маш их тийм гэрээ хэлцээрт явсан байлээ. За тэгээ явсаар байгаа түрүү нөгөө хэлсэн шүү дээ физикийн цахилгаан цэнэгийн нээлт хийсэн. Чийдэн гэрлийг яаж илүү өөр ашигтай болох уу гэдэг дээр хүртэл ингэж нээлт хийж оролцсон байгаа даа юм. Хүчилттай зам хүртэл тавьсан тий одоо нөгөө шороо цэвэрлүүлэх нь явсаар агаад хүчилттай зам болсон байгаа байхгүй бүр яг нөгөө Founding Fathers of America гэдэг шиг юм бүтэн гудамж хүчиж эхлэхээс хучхаас эхлээд тэнцээ гэрээ хилцээр бүр нөгөө тусгаар тогтнолын гэрээнд хүртэл гар ус зурх хэмжээнд ийм бүх юмд нь оролцдог байсан. Одоо тэрнийг нөгөө яваа сүулдэ хандив босгох ийм яриа үүсэнгүүт Франклингүүгээр ерөөс явах болцсон. Наадах чи Франклин юу гэж юм? Франклин оролцсон гэж юм уу? Юу гэж санаа бодол нь ямар байна? Франклинаас асууя гэдэг ийм байр суурьтай болсон. Тэнгүүд нөгөө хандив босгох зорилготой байгаа хүмүүс дандаа Франклин дээр ирж санал тавьдаг. Манай хандив ингэж босголцож өгөөч гэх мэтэр Франклинаас дандаа тус усдаг. Тэгээ тэр нь Франклин нөгөө нэг имлэг байгуулах ийм хандивт бүр маш гол үүрэг гүйцэтгсэн байгаагаа бас энэ дээр дурдсан байгаа. Ийм сүхэтэй гэдэг шүү дээ. Ийм сүхэтэй зангаараа тэр гэрээг аль талд нь ашигтай тийм хандив босгох ийм нөхцөлийг бүрдүүлсэн байгаа даахгүй яг тэр нэг ийм гол даалт байдаг ийм нюансны юмнуудыг олж гэрээ бичгэлж чадаад байгаа хгүй тий гэрээ хилцээр хийх, хууль бичих хэмжээнд түүний бичих юм чадвар бол бүр ийм төгс баг мэрэгжлийн болсон гэж хэлж болох үс байгаад байгаа юм бэлээ. За тэгээ бүр миний гайхсан юм тэр ус зайлуулах систем байна. Нөгөө одоо ингээд нөгөө уснууд цуглараад ингээд нэг юм руу очиж явах хэрэгтэй шүү дээ гудамжинд. Тэнгүү тэрийг хүртэл бас ингээд дотор бодож явсан байгаа байхгүй тий. Олон ийм нарийнхан замаар явж ирснаас илүү бүгд нийлээд ийм том урсгал үүсгээд явсан хамаагүй бүр дүнтэй гэдэг ч юм уу. Тэгээ бүх ингээд алхам тутамдаа яаж сайжруулах уу, яаж энийг гоё болгох уу гэж ингэж бодож явдаг ийм энгийн мөртлөө ямар мундаг юм бэ л гэж надад бодогдсон да. Тийм байна. Тэгэхээр одоо цорын ганц нэгэн одоо хувь хүн тухайн нийгмийнхаа хөгжил те улсын хөгжилд ямар том үр дүн гаргаж болдго юм бэ гэдг нь бүр сонгодог жишээ гэж Франклиныг нэрлэмээр байна. Тэгээ та ч гэсэн өнөөдөр эргэн тойрондоо байгаа олон асуудлыг олж хараад энийг шийдэхэд таны одоо оролцоо асар том байх боломжтой гэдгийг Франклинаас үлгэрч авж энэ хүний одоо амьдралдаа хэрэгжүүлсэн зарчим. Одоо энэ номын дэд гарчих бол сууд хүмүүний сургамжит амьдрал гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ хүн юун дээрээ алдаж онсон бэ? Энэ номын ихэнд байгаа би дахин амьдрах над боломж олдох юм бол би эргэлзээгүйгээр энэ амьдралаа дахин сонгож эхнээс нь амьдрахад эргэлзэх зүйл байхгүй гэж хэлжсэн. Тэрнтэй адилхан та яг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө амьдралыг эргэн тойрондоо байгаа зүйлсийг яаж сайжруулах вэ гэдэг дээр үлгэрч авах боломжтой хүнээр Франклиныг
нэрлэмээр байна. Тэгээд шүүмжтэй эсвэл надтай санал нэгж байгаа янз бүрийн хүмүүс гарах бах. Тэгээд энэ бүхэн бүгдээрээ таны өөрийн чинь бодол, бүгдээрингийн чинь зөв, өөрийн чинь хувьд гэдгийг дахин хэлмээр байна. За ингээ бүгдээрээ дараагийн дугаараараа дахин уулзцгаая. За ингээ өнөөдрөөс манай подкастад хостоор оролцож байгаа Мишельтэй талархал илэрхийлье. Баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. За тэгээд энэ номыг худалдаж авах юм бол та худалдаж авах үсэх юм бол Philosophy Men's болон Багшийн дэдийн UBS центрийн 11 давхурт 1115-д байрших Philosophy номын дэлгүүрээс худалдаж аваарай гэж хэлмээр байна. За ингээ бүгдээрэнд нь баярлалаа.